Сайн бацгаана мега байна. Юу гэдэг юм бэ? Та бүхэн 3-3 тушааны хамгийн төвөмөл ишлэгдэг арга болох CFOF буюу breeder гарсан та бүхэн талаар түүхийг хуваалцах бичлэгийг хэлцгээе. За энэ бичлэг болгоод ямар байдлаар энэ заавар бичлэг биш. Игдэл хамгийн гол бидний хамгийн ашиглагдаг гаргын талаар гэдэг бол хэрхэн бүтсэн буюу түүхийг та бүхэнд ерөнхийдөө зөв болоод өгөхөөр энэ бичлэг хийж байна. Одоо 1978 оноос 80 оны хооронд анхад суурин тавигдсан байдаг. За суурин тавигдах толгонгуудыг та бүхний хамгийн анх шоглож эхэлж явах үед бол ашиглаж байсан болгоомжтой. За зарим хүмүүс л ихэнх хүмүүс 1000-аар гэж нэрлэдэг байсан. Аргатай л хэвэл ойролцоо. За 1000-аар гадна болгоомжтой эхлээл болгоомжтой шооных эхнээ хөвлөл нь булангуудаа нэгээр нь оруулдаг арга хэлж байгаа. За тэгэхээр энэхүү аргыг болгоомжтой 1978-аас 80 оны хооронд болгоомжтой Дэвид Сингмастер гэх хүн болгоомжтой энэхүү аргыг бол зохион бүтээгсэн. За тэгээд зохион бүтээсэн ажлын хүмүүст маш ихээр өргөн хэрэглэгдэж болоод за тэгээд 1980 он гэхэд л гутаа дэлхийн хэмжээний боссыг бол танигдсан аргууд чадсан байдаг юм аа. За тэгээд тухайлангууд Jessica Biredich 1980-ад оны үед тэрийг арга болгоод хэрхэн сайжруулах уу, илүү хурдийлэх боломжтой гэдгийг бол олж харсан байдаг. За тэгээд тэр цагаас хойшлонгууд энэ арга болгоод илүү боловсронгуй болгоод явж байсан байдаг юм аа. За тэгээд Jessica Biredich гэдэг хүн өөрөө болгоод 1963 он төрсэн. За одоо Чех улсын иргэн эмэгтэй профессор байдаг. За тэгээд тэрээр болгоомжтой Шон маш дуртай байгаа сонирхдаг болсон шалтгаан гэх юм бол яг тэр Чех улс нь яг Шоны үүсэл болох одоо Европ тийм одоо Унгар гэдэг улсын болгоомжтой яг зэрэгэлдээ хурш улс нь байсан ч бас тухайд яг Шоо дэлгэрхтэй зэрэгцээ толонготой тэр Шоо худалж аваад гэдэг бол Шон нэлээ маш дуртай болсон байдаг юм байлээ. 1980 онд Этүд дуудлага бас яг дэлхийн аварчлалт тэмцээн Унгар улс болсон. За тухайн толонготой Jessica тухайн тэмцээнд амжилттай орсон хэдий ч яг бол хараахан бол төрүүлж чадаагүй байдаг. Ямар ч ихний топ бол 10-д орсон. За тэгээд тухайн тэмцээнд ялж мэдээж яг Америкийн иргэншилтэй 1050 бол ялсан байт юм а 2295 секундээр хугацаагаар. За тэгээд Jessica болонгод тухайн цагаас хойшлонгууд энэ аргыг бол илүү боловсронгуй болгож идэл хөгжүүлж явж исэн. Гэхдээ хүмүүс нэг мэдээлэл бол сайн мэддэг нь яг энэ хураад ганц Jessica гэхгүй маш олон тооны эрхмүүд болонгод бол оролцсон байдаг юм а. Гэхдээ Jessica мэдээж дийлэнх хувийн бол гүйцэтгэж хийсэн гэдгээр бол яг CFOP-ыг болонготой breeder гэж нэрлэдэг юм аа. Энэ хүү арга болонготойг олон нийтэд хизээ танигдж мэддэг болсон бэ гэхээр 1997 онд буюу за бараг л яг шоу янаас тэмцээнээс хойш идэж байгаа 15 жилийн дараад бол яг олон нийтийн юмд хүртэл болсон байдаг. За энэ хугацаанд яг Jessica Biredich өөрөө хэлэхдээ бол яг мэдээж ажил амьдрал сурж хөгжих мөчг маш олон асуудлуудаас байснаас гадна нэг бол яг шоноос нэг жоохон завсарлага авсан байдаг. За яг мөндөл жоохон биш л нэлээд хугацаа л да. За тэгээд тэр болгоомжтой буцчихдээ Шоны юунд эргэж ороод ажилд ороод яг энэ харах бол яг бүрэн цогцод бол дууссан байдаг. За гэхдээ тэр болгоомжтой яг CFOP аргын яг F12 cross-оор нэг оролцоогүй харин яг OLP дээр бол илүү төлөхөд анхаарч ажилласан байт юм аа. За тэгээд энэхүү арга нь бол яг өөр яг үндсэн яг гол 4 сэс бүрддэг. За би та бүхэнд харуулъя. За ямар ч хэлж байгаа шоу чинь. За ямар ч хамаагүй дурын өнгөн дээр болгоомжтой Шон дээр болгоомжтой cross буюу монголчтон бол нэм тэнэг үйлс үүсгэн. За нэм тэнэг гэдэг нь лонготой яг иймэрхүү байдал таарч байгаа. Та бүхэн бас бичлэгийн баруун дэд болондор бол яг зургал нь бас харагдаж байгаа шүү. Тийм бац яг төв бол эрмүүд нь лонготой бүгд зөв таарсан байгааз ямар ч зүрс юм байхгүй. За энэ нь лонготой кросс буюу нэм тэнэг юм бол яг одоо CFOP арга юм бол яг эхний суурин. За энийг олонготой хөвчлэн доош харлаа барьцдаг. Эхний хоёр үе буюу F12 ээж эхэлнэ. За F12 нь яг стандарт хэмжээ нэг ойролцоогоор 50 41 тохиолдол байдаг. За 41 нь лонготой өөр байрлал. За өөр тохиолдлоодоос хамаарат лонготой дээш 100 доллар нэмэгдээ явчихдаг байгаа шүү. За гэхдээ 41-ийг сурцсан бол хангалттай байдаг эхний ээлжинд. За тэгээд энэ аргыг яаж үйлчилж явдаг вэ гэхээр яг орж байгаа байрлал бий одоо бидний цагаан болно гэж харна. Ягаад гэвэл доод суурнээр цагаанаар явсан учраас за нэг булангаа олонготой харчин. За цагаан энэ доошхон зөв юм байна. Улаан таарчин ногоон гэ булангаа олчин. Түүний дараагаар эрмэг буюу энэ цуг ороход өнгөөгд бол харчиж байгаа юм. Эндээс лонготой эвтүүл хэрэгж эхэлнэ. За тэгээд оруулалт хэлбэр болгож игдэл тухайн хэсэгт ороод хос үсгээд оруулалт харагдвал энэ эвтүүл юм бол илүү хэлбэр болоод байгаа юм харагддаг. За тийм үчлэн болонготой эвтүүлийг бол хийн. За эвтүүл нэг 4 удаа хийгдээд лонготой 4 хэсэгтэр бол хийгдсээр байгаа гэдэл эхний өрийг бол маш богинохооц нийлүүлэх боломжтой байгаа. OLL буюу Orientation of Last Layer буюу монголчлох юм бол сүүлийн үеийг чиглүүлэх гэсэн одоо утгатай. За яг энэ юу гэсгээр лонготойг хэдлэл жишээр харж үзье. За жишээ яг энэ тохиолдол шүү дээ магаз. Энэ тохиолдол лонготой бүх одоо эвлэрээгүй байгаа эрмэг болон булангуудын бүгдийн нэг чиглэл буюу харалтаа дээш харгах хэлж байгаа. За одоо шинэ би нэг тохиолдлыг хий.
За ингээд л гоотой хүмүүс нэг нэг дүүргэх гэж ярьдаг. Гэхдээ ялангуяа битүүлэх гэдэг нь илүү зөв. Бас илүү чөлөөлөх гэж хэлж бас болох юм. За тэгэхээр олонгоотыг бүх одоо шинэ шарангууд нь өөрсдөө нэг чиглэл рүү буюу ингээд харалтаа дээш бол хараад таарчж байгаа маа гэсэн. Хэрвээ ганц боломж хэрэгцэн гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ дэр олонгоотоо 57 стандартлагдсан тохиолдол байдаг. Энд бол яг CFA юм бол хамгийн олон тохиолдолд нь бол яг OLL дээр л байдгаа гэсэн. PLL. За PLL гэдэг нь олонгоотоо Permutation of last layer буюу за энэ хүрээний дэм хооронд нь солихыг одоо хэлдэг. Нийтдээ стандартлагдсан яг 21 тохиолдол байгаа. За тэгээд орны тохиолдолд очсон бол шууд дуусгана гэсэн. Ингээд таны шаа маш богино хугацаанд эвлэгдэх нэ. За тэгэхээр энэхүү арга нь бол одоо ойролцоогоор нэг 119 тохиолдол байгаа. За тэгээд 100-аас дээшээ тийшэлсэн та хэдий ч олон түвшинд чинь илүү хурдан болно. За тэгэхээр энийг болонготой хүмүүсэд бас яг бүгднийг сургаас илээдэр болонготой гэж хэсэгчл сурж бас болдог. Тэрний хэлээд бол давуу талтай байдаг. За гэхдээ яг энэхүү арга нь болонготой өөрөө яг яагаад ингэж олон түмэнд хүрээд дэлхийн шинэлдэг арга болсон бэ гэхээр болонготой ерөнхийдөө хэд хэдэн тодорхой шалтгаанууд байдаг. За нэгдүгээр талангууд яг Дэвид Синг мастерын зохиос одоо layer by layer гэдэг 1000 дараа яг суурилж явсууч гэсэн хүмүүст илүү ойлгоход илүү хялбархан байсан. За тэгээд дээрэс нь болонготой өөр одоо аргуудыг болонготой хооронд нь гэж одоо хольж буюу хостуулж шилжих бүрэн боломжтой маш тийм давуу талтай. Юм нэг үгээр болготой universal гэж хэлдэг шүү дээ. Олон талтай арга байхгүй. Тэгээд энэхүү арга нь болонготой одоо дэлхийн баг бүх тамирчид баг л гэдэг шахууны аргаар ашигладаг. За тэгээд CFOP-ийн араас ордог аргууд гэх юм бол Rooks байдаг, Petros байна, ZZ хэмжлэг аргууд бол ордог. Гэтэ дийлэх баг 80-90 төвчтэй болонготой CFOP буюу Breeder гэжтэй бол хүмүүсэд л ашигладаг байгаа. Гэтэ бол яг ихэнх хүмүүс одоо CFOP гэж нэрлэдэг. За тэгэхээр ингэж бол түүх бол ерөнхийдөө бол нэг иймэрхүү байгаа. За тэгээд энэхүү арга болонготой одоо л мэдээж дэлхийн хамгийн шилдэг гэсэн бүх тамирчид энэхүү аргаар ашигладаг. Жишээ нь Felix Index, Mansfolk, за тэгээд Synhic Nam байна. Тэгээд мэдээж Max Park хэмжлэнтэй. За тэгээд дээрээс л дэлхийн рекордыг бол эзэмшдэг Кити улсын тамирч Юшинг дүү болонготой 347 секундын илүүлээд дэлхийн рекорд эзэмшдгийг та бүхэн бас мэдэх бах. Тэгээд нөхөө арга нь бол CFOP-ыг ашигласан байдаг юм аа. За тэгээд энэхүү бичлэг маань хэд бол энэ хүрээтэд бол өндөрлөж байна. За тэгээд дараагийн бичлэг бий болгонготой CFOP-ийн талаар төлхөө яг заавруудаа бол орууллаа явна. За тэгээд та бүхэнд нэмжлэлэнгуудаа миний YouTube суваг дээр бол хэрвээ subscribe даргах юм бол subscribe дараарай. Энийг хуцаа бол орохгүй. За тэгээд миний YouTube дээр subscribe хийсэн хүмүүс ихэнх хөвнөлөнготой notification буюу мэдээллийн одоо хонхон дээр дарааг үт юм та бүхэн хонхон дээр дарахаа бити мартаарай. За тэгээд болж үгүй сайхан share хийж яваарэ гэж хэлмээр байна. За тэгээд энэхүү бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд та бүхэн дараагийн бичлэг тэр яг юу сурмаар гэдэг бүгдийг доор комент дээр бичвэл илүү сайн шүү. За тэгээд энэхүү бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Миг ойлаа.